Өөрийнхөө зүгээс жижигхэн тайлбар өргөхөд энэ тал талаас аргумент гаргаад асуудал үүсгээгүй хоорондоо ярилцж байгаа дайл болох хамгийн тухтай ингээд шийдвэрийг нь гаргацгаасан. Тэгээд яг ингээ анх гэл би ч яг энэ багаас л ингээд ороод ингээд дэвшлээ ингээд энэ зүйл яг энэ ингээд баг намаа авах бол би ингээд өөрөө ингээд хинч биш гэж боддог байхгүй юу. Тэгээд хүмүүс одоо ингээд намайг гараа явуулгад тэгээд айл нэг ингээд талт ингээд айл нэг зүгээр эсрэг тал болох гээд байгаа байхгүй юу. Тэгвэл ингээд тийм биш зүгээр. Би ингээд хоёр дахь гэр бүл шиг хүмүүс болохоор ингээд юм тийм хүмүүс ахгүй. Тэгээд тааштай ч уусаа тийм байна. Хүмүүсийг зүгээр ингээд уруу ойлголттой асаа л гэж бодсон. Өөртөө бас цаг гаргавал бас амар гоё юм байна. Тоглож байгаа гээд тоглох байсан ч жоо гоё юм байна. Зүүн тал дээр л хараа гэж бодож байна. Айл болох өөрийгөө хайрлалаа. Айл болох тэгэл өөрийгөө уучлалцуулаас гоё юм бэл. Өнөөдөр намайг хараалаа гэд би тэнцээ ингээд тэнд нь ингээл энэ намайг ингээ хараацсан би юун дээр муу тоглолцлаа моголцтой гэж бодохгүй би зөв урдхай гээл явуул зөв биеийн сэтгэлд амар юм бэл өөрийгөө ингээд зовоогоод байхгүй. Би Азийн ингээд номер 1 багт нь ороод ингээл явсан штэ тэнгүүд би гинтгээ гараа явангууд тэр баг ингээ муудна гэж юм зүгээр байхгүй. Тэгэл яг ингээл гэртээ суугаад тэр идэх тоглолтог зүгээр амар гоё л эс. Яг ингээл хүмүүс яагаад ингээд хүмүүс дурлж үзээд байдгийг нь бол ойлгоол. Тэгээ би ч яг өөрөө тэгээд тэнд нөчө тоглолтог мөртлөө тэгээд нэг анзаардаггүй яг тоглолтонтой анхаарал тэгэл ер нь амар зөриг шаардна. Тэгээд зөриг цахилга бат амар шаардна тэгэл. Тэгээ 50 байдлаас амар шаардна. Ер нь жоохон бас нэг хүмүүсийн нүдээр амархан бол амархан харагддаг шиг юм бол байдаггүй л гэж бодсон шүү дээ. Ерөнхий багийн өвч гэсэн бас юм яг хэвэндээ тиймэрхүү л энэ да.